Түүнийхээ нүд рүү харж байгаа та ямар гайхамшигтай юм бэ? Та Бурхны бүтээл шүү гэж хэлэхгүй юу? Халелуя! Та Бурхны дүр төрх, Бурхны бүтээлийн дэргэд сууж байгааг боддоо та. Түүгээр зогсохгүй та өөрөө Бурхны бүтээл шүү дээ. Амен. Халелуя! Бидний Бурхан сайн Бурхан бэ. Таны амьдралд асуудал байна уу? Магадгүй байхгүй бах те. Гэхдээ сайн бодвол байгаа. Тэр яг үннийг бидэнд харуулж байгаа гэсэн. Бидний амьдралд асуудал байдаг учраас бид хэн нэгнийг эрэлхийлж амьдрдаг баг. Хаа нэгэн газараас хэн нэгнийг хайж амьдрч, ямар нэгэн туслагчийг магадгүй тэр нэг туслагч юм шиг, энэ нэг туслагч юм шиг, тэр ч нэг болох юм шиг тийм мэдрэмжүүдийг бидний дотор өгдөг. Гэхдээ чуулган бидэнд нэг зүйлийг зааж өгдөг юм аа. Тэр юу гэхээр бүтээгч Бурхан цорын ганц найдвар юм а гэж. Энэ ганц чуулганд л хэлэгддэг үг. Өөр газар яригдахгүй яах та нар. Тийм учраас Есүсийн чуулган хүн төрлөختөнд бий болсон юм а та нар. Тийм учраас Есүсийн чуулган өөрийнх нь бүтээсэн бүтээлүүдэд зориулагдана. Тэр цагаас энэ цаг хүртэл Бурхан өөрөө оршин байгаа юм а та нар. Амен. Ерөө тийм биш байсан бол аль хэзээ устдад алах болох байсан. Юун чуулган? Юун Есүсийн өргөө? Юун Есүст итгэдэг хүмүүс? Тийм биз дээ хатандраа, тийм биш гэж юу? Тийм учраас та өрөөгдсөн нэг юм шүү. Өдөр хамтдаа дэрэгт хүндээ дахин хэллээ. Та үнэхээр өрөөгдсөн нэг юм шүү гэж. За, хамтдаа өнөөдөр Еврей номын 11-р бүлгээс үзэх болно. Еврей номын өнгөрсөн 7 хоног бид итгэл дотор байх нь. Итгэл дотор байдаг хүн. Сэдвтэйгээр үдсэн санагдаж байна. Бид яалаа 3 зүйл суралцсан тийм үү? Та санаж байна уу? Эсвэл таны дотроос аль хэзээ байхгүй болсон уу? Санаж байна уу? Амен. Манай холон хүмүүс маань бол санаж байна. Окей. Амен. Тэгэхээр итгэсэнчлэн болох болно. Энэ зүйл бидний амьдралд цаашаа итгэлээр амьдрахад маш том тулгуур болно гэж хэлсэн шүү дээ. Чуулган өнгөрсөн 7 хоног цуглаан тарсны дараа нэгэн хүн надад өнөөдөр энэ номлол ямар богинохан хийгээд час гисэн байваа гэсэн их баяртай байсан. Тэгээ богинохан байсан учраас заяа. Тэгтээ цаад учир нь бол бас час гисэн гэдгийг хэлсэн шүү заяа. Өнөөдөр бас тэг гэж хичээнэ заяа. За Еврей номын 11-р бүлгийн 1-ээс 3-р ихсээс хамтдаа суралцах. Тэгэхээр ер нь энэ дэлхий хүн төрлөختний амьдрал бол яг хэрэгцээн дээр их тулгуурладаг байгаа. Тийм үү? Таны амьдрал их олон хэрэгцээ байна уу? Ер нь яг явж ирэн тэр хэрэгцээний хойноос амьдраад байгаа юм уу? Эсвэл би утга учиртай амьдрах гээд байгаа юм уу? За мэдгүй ямар ч ясныг ингээд нэг юм амьдралд нэг юм утга учир байгаад ах шиг байгаа юм. Тэгэд энэ одоо хүн төрлөختнийг нэг тодорхойлсон нэг тодорхойлт байна л да. Тэгэд Абрахам Маслов гэдэг ийм сэтгэл зүйн одоо сэтгэл зүйн шинжилгээ ухаанд яг өөрийнхөө одоо салбарыг, өөрийнхөө нэрийг, өөрийнхөө чадварыг, бас өөрийнхөө энэ бүтээлүүдийг одоо маш сайн үлдээч чадсан нэг ийм эрдэмтэн байдаг. Тань хэлий Абрахам Маслов. Би нэг зураг бэлдсэн байгаа тэрийг гаргаж өгөөч нэг хүний зураг. За энэ хүн баг. За нэг 1908 он хавцаа төрсөн юм шиг байна. Тэгээ манай хүн ер нь бол Оросд төрсөн. Тэгээд Оросын одоо еврей үндэстэн баг. Тэгээд тухайн үед нөө амьдрал хэцүү байсан учраас маш их одоо ядуу зүдөө амьдарч байсан. Тэгээд манай хүний амьдралын одоо утга учир бол ерөөсөө номын сан дотор өнгөрдөг байсан баг. Номын сан. Түүний найз яг үүндээ тэр маш ядуу байсан учраас гэр бүл маш хэцүү байсан учраас найз нөхөд ч байхгүй тийм нөхцөл дотор амьдарч байсан. Гэтэ түүний хамгийн том утга учир хаана байсан бэ гэхээр номын сан дотор номтой нөхөрлөх байсан баг. За ийм маягтай явж байгаад Бурхны нэгүслэр одоо Америк руу одоо дөрвөх тийм одоо боломж олцсон. Хойд нөгөө нийгэм хэцүү байсан учраас. За тэгээд зогсохгүй мань хүн яг тэндээсээ үүдлээд ер нь бол
Тэгээ маш олон зүйлийг ер нь бол аав ээжийн зөвлөгөөгөөр бол нэг хуулийн сургуульд орсон байгаа. Нэг хуулийн сургуульд нэг чадны ядан 3 жил яваад яг өөрийн хүсэжсэн зүйл биш байсан учраас тэр ингээд нэг хэцүү нөхцөл байдалтайгаар бол ер нь явж исэн. За ингэж явж байгаад ер нь бол сэтгэл зүг судлах ер нь бол сэтгэл зүй гэдэг бол их чухал зүйл юм байна. Гэт сэтгэл зүйн шинжилгээ ухаан руу ер нь бол хазааж орсон. Тэгээд тэрүүгийнхаа дагуу одоо коллеж сураад эргээд одоо сургуулийн багш болоод түүгээр зогсохгүй одоо гайхамшигтай сэтгэл зүйн одоо энэ салбарт өөрийнхөө одоо энэ бүтээлүүдийг үлдээж чадсан юм хүн байна. Эрдэнэтэй. Энэ хүний хүн төрлөختний хэрэгцээний 5 үе шат гэдэг ийм онол байдаг. Ер нь бол хүний амьдрал бол хэрэгцээн дээр их тулгуурлалт юм байна гэдэг зүйлийг одоо ингэж судлаж гаргаж ирсэн юм байна л. Тэгээд тэрэн дундаа илүү ингээд наривчилж явсаар юм байгаад за ер нь бол энэ 5 дотор л ер нь бол хүн багтдаг юм. Хүний амьдралын одоо бүх зүйл юм байна гэдэг зүйлийг гаргаж ирсэн баг. За нэг юм пирамид байгаа. Тэрийг гаргаж өгөөч. Энэ юу гэхээр юм 5 үе шатад одоо хуваагдсан. За нэгдүгээр үе шат нь юу байж байгаа хэрэг хүний одоо яг хамгийн анхдагч хэрэгцээ юу гэхээр нэгдүгээр үеийг юу гэж нэрлэж байгаа вэ гэхээр анхдагч хэрэгцээ гэж нэрлэж байгаа. За тэрэн дотор одоо юу байх вэ гэхээр идэх, уух, за мөн унтах, за мөн ингээд хүний амьдралын нэг физиологийн нөхцөл байдлууд. Энэ зүйлүүд бол хүний амьдралын юм анхдагч хэрэгцээ юм байна л. Юу ч байхгүй эсрэг хүн яг энэ зүйлээр л ингэж за ирэлхийлж хайж амьдарч байгаа. За энэ зүйл нь хангагдсны дараа 2 дахь одоо хэрэгцээ рүү ордог. За 2 дахь хэрэгцээ нь юу гэхээр аюулгүй байдал. За энэ ихний юм одоо хангагдсан бол хүн ер нь аюулгүй байдлыг бодож эхэлдэг баг. За тэрнээс өмнө яг юу аюулгүй байдал мантай амьдрах нь шүү дээ ер нь бол тийм үү. За тэгээ 2 дахь үеэрээ ингээд яваад орох үед хүн аюулгүй байдлыг бодож үздэг. За энэ үед юу гэхээр би өөр ингэсэн орон гэртэй болох за мөн тогтмол ажлын байртай болох за мөн эрүүл сарвал амьдрах за мөн түүгээр зогсохгүй цаашаа өргөжлүүлээд юм ёс суртахуунтай амьдралыг бий болгох гэдэг ч юм ингээд ийм 2 дахь төвшин рүү явж орчих. За 3 дахь төвшин ингээ энэ зүйл ингээд хангагдсны дараа 3 дахь төвшин рүү явж орд юм байна л. За тэр нь юу гэхээр нийтийн хэрэгцээ байгаа. Аливаа зүйлд юм оролцооны хэрэгцээ байгаа. За энэ зүйл нь өөрөө юу гэхээр одоо одоо юу гэдэг нь гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон, хайр сэтгэлийн харилцаанууд гэдэг ийм юм руу явж орд юм байна л. За ингээд энэ хэрэгцээ хангасны дараа 4 дахь хэрэгцээ рүү явж орж байгаа. Тэгээ 4 дахь хэрэгцээ юу гэхээр өөрийгөө болон бусдыг хүндлэх хэрэгцээ. Өөрийгөө бас нэг хүндлүүлчмээр шүү дээ. Бусад нэг 3 хэрэгцээ хангагдсан болохоор 4 дээр эрэнгүүтээ энэ хүн хүндлэхгүй байна уу биш ээ би бол өөр хүн шүү дээ гэж бодож эхэлнэ гэсэн үг байхгүй юу ер нь бол мөн үнэхээр энэ зүйл мэн гүнзгийрээд ирэх үед бусдыг хүндэлж эхэлж байгаа. Гэх жишээний одоо ингээд ийм хэрэгцээний үе шатад явдаг юм байна л. За ингэж явсаар байгаа 5 дахь хэрэгцээ юу гэхээр ер нь одоо байгаа төвшнөөс дараагийн төвшин рүү гарах буюу хөгжих хэрэгцээ байт юм. За энэ 5 хэрэгцээний дунд бол ер нь хүний амьдрал одоо хуваагдж байна л. За ер нь хамгийн том зүйл яг энэ 5 дахь хэрэгцээ нь юу гэхээр хөгжих гэж. Хөгжих. Ер нь бол хөгжих ёстой юм байна гэдгийг ойлгож эхэлнэ гэсэн үг байхгүй. За магадгүй та эзний нэгүсэл таны дотор байгаа танд юм ойлгож байвал та бас ингэ бодож үзээрэй. За та яг аль төвшин дээр явж байна гэж. За нэг идэл уугаал унтаал явж байвал за нэг энэ хавцаал явж байгаа юм байна да гэж За магадгүй ингээ одоо нэг бас нэг ингээ нэг гэр оронтой болчих юмсан. Бас нэг юм тогтвол ажилтаа болчих юмсан. За юу гэдэг ингээд явж байвал одоо За цаашаа өргөжлөлөд одоо найз нөхөд юу гэдэг ингээ оролцоо. За гих жишээ нь. За ингэж явж ирэх хүний хамгийн чухал зүйл юу гэхээр хөгжих тухай ойлголт байна. Хөгжих. Өдөр хамтдаа хөгжих гэж хэлэх үү? Хөгжих. Тийм учраас өнөөдрийн номлолын сэдвийг хүсэл зорилгын түлхүүр нь итгэл юмаа гэж нэрлсэн байна. Хөгжих. За та ер нь амьдралдаа хэрэг хөгжиж байна. Таны дотор ер нь за хөгжиж доо, ер нь дээшлээд одоо байгаас ер нь дараагийн төвшин рүү гаръя да гэдгийг одоо ийм ятгалаг ер нь хэрэг байна вэ? Ари зогссон юм биш үсттэй. Эсвэл өнөөдрийнхээ амьдралтайгаа зууралдаал явж байгаа юм биш үсттэй гэдэг ойлголт гэсэн үг. Тэгэхээр яг энэ зүйл бол яг Библи дотор гайхалтайгаар өгөгдсөн зүйл байдаг. Тэр энэ хөгжил гэдэг зүйлийг бий болгохын тулд
бий болгох зүйл нь өөрөө юу гэхээр хүний амьдралд ерөөсөө зориг бий болгох тухай ойлголт байна. Хэрэг хүний амьдралын утга учир бол ер нь зориг дээр төвлөрч байгаа. Нэгсэндээ хүн ямар төвшөнд амьдарч байгаас үл шалтгаалаад тэр хүнтэй хангалуун байна уу, эсвэл боловсралтай байна уу, эсвэл ядуу байна уу, тэгээ дутмаг байна уу гэдгээс үл шалтгаалаад ер нь л одоо байгаагаас нэг өөр төвшөнд гарчих юмсан гэж хүн боддог юм байна л. Тэр тухай хэлж байгаа гэсэн. Тэр энэний ойлголт нь юу гэхээр хүний амьдралд зориг байх тухай одоо тийм ухагдгүй байна хатан. Ухагдгүй. Тэр таны амьдралд ямар зориг байна вэ гэж. Магадгүй хүний зориг бол яг өөрийнхөө зүйлийг хийгээл дуустдаг юм шиг байна. Тэгээ хүний зориг ер нь бол явж явах үед бас шантардаг гинэ. Ер нь бол юм тасрах магадaltaй гэсэн. За ер нь бол тий. За ер нь л энэ юм байна. Тэгэл одоо тий болидоо. Магадaltaй гэсэн. Ер нь бол юм хязгаарлагдмал гэсэн үг юм. Харин Библийн дагуу зориг бол хүний амьдралд ерөөсө хязгаар байдгүй юм байна л. Нэг өсөндөө итгэл доторх зориг нь Бурхнаар өрөөгдсөн зориг байд юм а гэдгийг тодтогч өгсөн баг. За тэгэхээр өдөр хамтдаа амьдралдаа яг энэ зорилгыг олж авцгаая гэж эзний нэрээр ятгахмаар байна хтанд. Амьдралдаа нэг өсөндөө ийм хүслийг бий болгоцгоё. Хүсэл зорилготой болцгоё. Мэдээж хүн бүр өөрийн амьдралдаа тодорхой хэмжээний хүсэл зорилгоудтай байгаа байх. Гэхдээ хамгийн бодтой, шантаршгүй, тасаршгүй тэр хүсэл зорилго юу вэ гэхээр Бурханаас өгөгдсөн хүсэл зорилго байд юм а гэдгийг Библи хэлж өгсөн байна хтанд. Амен. Хамтдаа Филиппой номын 2 дугаар бүлгийн 13 дээр очие. Филиппой ном 2 дугаар бүлгийн 13. Энэ дэр маш тодорхой зүйлийг Паул хэлж өгсөн байна л. Учир нь өөрийн сайн тааллын дагуу та нарын хүсэх ба үйлдэхийн аль алинд нь Бурхан өөрөө та нарын дотор ажилдаг юмаа гэж хэлсэн. Энэ дэр юу гэж байгаа вэ гэхээр тэ? Учир нь өөрийн сайн тааллын дагуу Бурханы сайн таалал байдаг гинэ яах вэ? Бидний амьдралд Бурханы сайн таалал биелээ холоосоо. Минийх биш, Бурханых. Өөр бусдынх биш, Бурханых. Яагадгүй бид нар Бурханыг хэн бэ гэдгийг мэдж байгаа шүү дээ. Зөв үү? Би энэ Галил чуулганыг мэдж байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Зөв үү? Эхнээс нь ярих шаардлагагүй зү. Шаардлагатай бол хамтдаа сургалт авъя заа юу. Тэгээ эзэн таны амьдралд бас ажиллах бол. За маш тодорхойноор хэлэх юм бол Бурхан бүгдийг бүтээсэн гэж. Нэгсэндээ тэр бүгдийн дээр оршдог байхгүй юу? Тийм учраас энд үгж байгаа учран өөрийн сайн тааллын дагуу та нарын хүсэх ба үйлдэхийн аль аль нь Бурхан өөрөө та нарын дотор ажилдгаа гэсэн. Нэгсэндээ өөрийн хүмүүсийн дотор хүсэж байгаа зүйлийг түүний дагуу үйлдэхийг Бурхан яадаг гэж байна. Ажилуулдгаа гэж хэлсэн байгаа. Тэр өнөөдөр таны амьдралд тавигдсан байгаа зориг яг Бурханаас шалтгаалж гэнэ үү эсвэл өөр зүйлээс шалтгаалж гэнэ үү гэдгийг ойлголт гэсэн. Хэрвээ бидний амьдралд Бурханаас шалтгаалах зориг байгаа бол бид зогсохгүй урагшлах болно. Учир нь өөрийн сайн талын дагуу та нарыг хүсэх ба үйлдэхийн аль аль нь Бурхан өөрөө та нарын дотор ажилдаг юм а гэсэн. Бурхан ажилдаг ах та нар. Та итгэж байна уу Бурхан ажилдаг гэдэгт? Таны дотор ирэн Бурхан ажилсан байгаа юу? Нэгсэндээ Бурхан сайн тааллыг өгдөг. Түүгээр засахгүй бидний хүсэл зорилгыг бий болгож байгаа. Тэр сайн таал нь. Тэгээ тэр хүсэл зорилго дотор биднийг илүү хөдлөж өгч байгаа гэсэн. За энэний хамгийн тод жишээ хэн бэ гэхээр Библиэлд гарч байгаа Авраам баг. Яг Авраам үнэндээ бол тэр саранд мөрөгдөг хүн байсан байхгүй? Сар шүтдэг. Ойлгож байна тий? Саранд одоо тий сүсгэлдэг тийм нэг юм байсан. Харин тэр Бурхныг таньж мэдснээс болоод түүний амьдралд Бурхнаас зориг өгөгдсөн баг. Түүний амьдрал, түүний зүрх сэтгэлд Бурхнаас хүсэл өгөгдсөн баг. Тэгээд тэр хүслийг аваад яасан бэлээ? Газар нутгаа орхиод, гэр орноо орхиод тий Бурхнаас өгөгдсөн бүгдийг аваад зорьсон багт. Явсан баг. Яг үнэндээ Авраам бол хүний хувьд амьдралын хувьд бол маш их хангалуун нэгэн байсан баг. Яг тэр бол мал сөрөгтэй нэгэн байсан байгаа шүү. Зүгээр зогсоход тэр бас мөнгө төгрөгтэй ч нэгэн байсан байгаа. Яг үндэ Авраамын амьдралд нэг тийм дутагтаад ах зүйл байхгүй.
Гэхдээ яг л тэр нөгөө хүнд байдаг хэрэгцээний дагуу өсөх хэрэгцээ байсан. Хүнд байдаг хэрэгцээний дагуу тэр илүү дээшлэх хэрэгцээ байсан. Харин яг энэ хэрэгцээнд дээр нь Бурхныг таньж мэдэх үед Бурхан түүний дотор ажиллаж түүнийг хөдөлгсөн байгаа. Түүний дотор зорилгыг өгсөн байгаа. Тэгэхээр тэр зорилго нь юу байсан бэ гэхээр явлаа эзний амлсан газар очих байсан. Явсан. Явж явах үед түүнд нэгэн гайхалтай зүйлийг өгсөн бохоггүй. Тэр нь юу гэсэн мөлий? Би чамайг итгэлийн өв болгоно гэсэн. Дүүгээр зогсохгүй би чамайг өрөөх болно гэсэн. Би чамайг өр удмаар өрөөх болно гэсэн. Авраам яг үндэ энэ цаг явахад ч 75 настай байсан байгаа даа шүү. Тэ? 75 настай. Ер нь бол насны хувьд бол их тийм хүүхдтэй болно гэдэг хэцүү. За ингэж байгаа. Авраам хараанаас хөдөлсөн тэр үед 75 настай байлаа гэсэн. Тийм хүнд Бурханаас хараа зорилго өгдөж байгаа. Тэгэхээр ер нь Бурханд боломжгүй зүйл ээж байхгүй шүү багтана. Бид яг түүнд итгэж чадж байгаа юу гэдэгт л асуудал. Би өөрийнхөө бодолд итгээд байна уу? Эсвэл нөхцөл байдал дотроо баригдаад байна уу? Эсвэл хэн нэгнээс нөлөө аваад байна? Бидний нөлөөлөл Бурханаас байх ёстой юм шиг. Тэрүүгээр бид нар ялгарч байгаа хатун. Тэрүүгээр бид нар онцгой байгаа. Тэрүүгээр бид нар ёроолтой гэж хэлэгдэж байгаа байхгүй юу? Амен. Та Бурханаас нөлөө авахыг хүсэж байна уу? Тэгвэл бидний амьдралд зориг өгөх болно хатун. Харин тэр зорилгыг юу гэсэн бэ? Бурхан өөрөө өгж өөрөө ажилуулдаг гэсэн байгаа. Бид нар өөрсдөө ажилуулах гэж нэлээд яваад байна уу? Ядарч гин үү те? Ядарна. Яг бол бидний өөрийнх учраас, хүн сул дорой учраас. Харин Бурханаас байгаа зүйл яг гэхээр 75 настай Авраам хөдөлсөн байна ах түнэр. Явсан байна ах түнэр. Дүүр зогсохгүй түнд юу хэлсэн гэхээр би чамайг өр удамтай болгоно гэж хэлсэн баг. Тэгээд чи Тэнгэрийн хотдыг хардаа. Би яг энэ шиг ийм олон өр удмыг чиний амьдралд өгөх болно гэсэн. Итгэлийн өв болгоно ч юм. Би чамайг далайн элсний ширхэг шиг болгоно гэсэн. Яг үүндээ нөхцөл байдал ямар байсан гэж Авраам хүүхдтэй байсан баг. Юу вэ? Энэ бол яагаад байгаа юм бэ? Нэг талаас Бурхан баг даажгнаад байгаа юм шүү. Бурхан таны амьдралд даажгнаж байгаа зүйл байна уу? Тэгвэл итгээрэй ах дунар. Бурхан таны амьдралд нэг боломжгүй юм шиг санал тавьж гин үү? Тэгвэл итгээрэй ах дунар. Амен. Яг тэгвэл итгэл бидний амьдралд зорилгыг өгдөг юм ах дунар. Тэгвэл бид нар яг энэ зорилгыг итгэл дотор яаж авах вэ гэж маш тодорхойгоор хэлэхэд залбирал юм аа. Залбирал. Бүр хамтдаа залбирал гэж хэлэх үү? Таны амьдрал залбирал байна уу? Хэрвээ бид нар Бурханы өмнө залбирлаар очихгүй бол хараа өгөхдөггүй. Бурханы өмнө залбирлаар очихгүй бол бид байгаа асуудлаа давж гарч чадахгүй. Яг бол залбирал гэдэг өөрөө сүнслэг ертөнц байхгүй юу? Залбирал гэдэг өөрөө Бурхантай харилцаа байна. Нэгэсэндээ нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй зүйл дотор Бурханы гүн гүнзгий нөхцөл байдал руу орж байгаа байхгүй. Юугаар? Залбирлаар ах дунараа. Амен. Та ер нь залбираад Бурханаас итгэл тийм харааг авч яасан тийм тохиолдол байгаа юу? Би Бурхан залбирч байгаад өнөөдөр пастор болох шийдвэр гаргасан байхгүй. Би хэрвээ залбирахгүй эсвэл миний амьдралд хизээч ийм шийдвэр байхгүй. Яг л би нөхцөл байдал дотроо баригдсаар байгаа л таарна. Өөрийнхөө хэм хэмжээг хараад таарна. Харин залбирсан чи Бурхан юу гэсэн гэж бүх зүйл боломжтой гэсэн. Дайлизээ ирээд би 5 жил өнгөрсөн байна ах дунд. Амен. Бүх зүйл боломжтой. Энэний хамгийн том жишээ хэн байсан гэж бас Паул баг. Паул илч яг үндэ яасан бэ гэхээр Азад сайн мэдээд харахчихсан баг. Азад. Тэр Азад сайн мэдээд харахгаа явжсэн чи Бурхан дотор залбирч ясан чинь нэг магтан хүн гарч ирээд надад тусламж хэрэгтэй байна гэж хэлсэн баг. Юун дотор? Залбирал дотор ах дунд. Тэгээд тэр бүх зүйлийг орхиод Европ руу иргсэн. Тэр цагаас эхлэн Европын сайн мэдээ түгэнд дэлгэрсэн баг. Европын мандан бадрал, хөгжил сайн мэдээ очсноос болсон шүү дээ хатанараа. Яасан? Паул илч залбирсан баг. Эзний өмнө очсон. За мөн бид нар Йона гэдэг юм ном байдаг энэ Библиэлд хуучин гэрэн дээр. Магадгүй зарим нь сонсооч байх. Йона гэдэг ном. Тэгээ Йона яасан бэ гэхээр Бурханаас зүгтдэг байхгүй. Тэр Бурхан дотор Бурхан түүний зүрхэнд ингээд хүслийг өгсөн чинь үгүй би энийг хиймээргүй байна. Би өөр юм хиймээр байна гэж явсан байхгүй. Нэгсэндээ Бурханаас зүгтсэн. Тэгсэн чинь тэр Бурханаас зүгтснаас болоод яасан бэ гэсэн чинь тэр далаа дээр ингээд завин суугаа явж байна. Тэгээ зав асуудалд орсон.
Гэсэн завин дээр байсан хүмүүс энд нэг юм асуудалтай хүн байна да. Бүгдээ түүнийг олж мэдээ гэсэн чинь тэр нь Йоно байсан баг. Яг тэр бурхнаас зүгцснаас болоод түүний эргэн тойронд асуудал үүсчихсэн баг. Харин тэгээд тэр үед Йоно ясмээр бурхан залбирж байсан одоо чи миний амласан газар руу яв гэсэн. Тэрний юу гэхээр Нинев хот байсан шүү. Йоно яагаад дургуутсан бэ гэхээр Нинев хот яг үнэндээ Асерийн төв баггүй юу? Нийслэл Асер хот. Асер улс те. Тэгээд Асер улс яасан бэхээр тэр цаг үед Израилыг жинхэнэ даралж исэн баг. Байхгүй болгосон. Ер нь бол өстөн дайсан мэт байсан гэсэн үг. Тийм учраас Йоно түүнийг харахаар юу яриад байгаа юм бэ бурхан минь би одоо өстөнөө яаж хайрлах юм бэ? Би яг өстөн дээр очиж таны тухай ярина гэж юу ядэ гэсэн үг. Магадгүй хүний нүдээр харуул тэр Йоногийн зөв байхгүй. Гэхдээ бурханд төлөвлөгөө байсан. Амен. Бурханд төлөвлөгөө байсан байхгүй. Тэгээ бурхан Йоногийн дотор дахин ажиллаад яасан мэхээр Йонод залбирж явах үедээ бурханаас итгэлийг аваад явсан байдаг байхгүй. Амен. Тэр залбирал дотор бурхан хараа зориг буюу биднийг ялах хүчийг өгдөг юм аах тунд. Тийм учраас яагаад хүмүүрийг залбирал гэдэг юм. Бүгдээр залбирч бай гэсэн шүү дээ энэ жил. Залбирлыг хүн бай гэсэн. Таны амьдралд хэрэг залбирал байна вэ? Та хэрэг тэр сүнслэг оршихуул руу орж байна. Хэрвээ та залбирал байгаад тэр сүнслэг оршихуул руу ороод тэр дотор бурхныг харж чадах юм бол таны амьдрал дэх асуудлууд дуруунах болно. Амен. Таны амьдрал идгэлгүй байдлууд хүчрэж болно. Боломжгүй зүйлсэд боломжтой болох болно. Амен. Таныг л уруугаар амьдраад байгаа юм биш үү? Миний амьдрал тийм уруугаар гэдэг ойлголт байдаг. Яг л бурханд итгэдэг учраас. Яг уу хэцүү нөхцөл байдал ороод хүн нэг жоохон ядрах үе байна л да. Гэтэ зүрх сэтгэл минь үргэлж бурхан дээр байхыг хичээдэг. Тийм учраас үргэлж боломж гарч харагддаг байхгүй. Тийм учраас үргэлж урагшлах хүч алддаг. Дөрвөн биелсэн. Залбирал дотор эзэн хараа зорилгыг өгдөг гэж. Яг үндэ эзэн залбирж хагаад Галил чуулганы пастор болох тэр хараа зорилгыг за муухайгаар ярих юм бол гайтай юм шиг авсан байхгүй. Тэгэхээр энэ бол мэдээж тийм дарамт биш. Би зөвхөн юу гэж хэлж яана гэхээр танд магадгүй тэгж бодогдож байж болох юм. Гэхдээ эзэнд өөр байдаг. Надад яг тэгж бодогдчихсэн байхгүй. Харин яг яваад үтсэн чи өөр байсан хат. Өөр байсан ш. Тийм учраас би 5 жил энэ газар гэрээсээ хол байгаа байхгүй хат. Яг л бурхан залбирал дотор харааг өгсөн учраас. Амен. Тэгээ бодтоо. Би энэ хугацаанд гэрээсээ хол байхдаа эхнэр битэрийн дунд нэг ч удаа зөрчил гарч байгаагүй. Та нар хамт байхдаа амьдралдаа зөрчил гаргаад байгаа юм биш үү? Яасан? Залбирал дотор бурхан дотор даруй байх. Сонголт юм аах та нар. Би нэг хүндлэх, хүлээн зөвшөөрөхтэй үнэхээр тэр залбирал дотор, тэр хараа зориг дотор дуулууртай байх явдал юм аах та нар. Юу гэсэн гоншгоналт байхгүй гэсэн үг. Бурхан хүний амьдрал зориг өгдөг гоншгоналтыг аваа ичт юм бэл. Яг үндэ Израилийн ард түмэнд гоншгонсоор байгаад асуудалд ороод ирсэн шүү дээ ер нь. Тэгсэн үү? Тэр бидний амьдрал тийм янз бүрийн зүйл байгаа юм шиг. Тэгвэл тэр гоншгоналтыг бурхнаас авах хараа зоригоор солио ах тунараа. Тэр хараа зориг залбирал дотор өгдөг болно. Та залбирахгүйгээр бурхнаас хараа зориг авна гэж нөө шүү. Худлаа шүү. Хөөрмөг шүү. Хууртын шүү. Харин залбирал дотор байвал бид нар ялалтыг бий болох болно ах тунар. Амен. Та залбирлын хүн байгааш. Галилчуудаа залбирлын хүн байцгаая. Яагаад бид залбирлын хүн байх ёстой гэж бид бурхны хүчийг мэдэрч амьдрмаар байгаа. Тийм учраас бидний амьдрал залбирал хэрэгтэй баг. Яг тэгвэл бид нар юу гэсэн сүнслэг оршихуд ордог юм аах танд. Яг тэгвэл эзэн юу гэлээ сүнс юм аа гэсэн баг. Сүнс гэхээр та битээ айгаад байгаараа заяа. Бид нар аль хэзээ айхаа болсон мэт дээ. Эзэн юу гэлээ сүнсээр оршино гэсэн баг. Тийм учраас харагддаггүй. Би дахин хэлье. Салхи байгаа юу? Та салхийг харсан уу? Тэгвэл бурхан байна. Тэгвэл эзэн сүнсээр оршиж байгаа. Амен. Тэр бол гайхалтай эзэн юм. За тэгвэл яг энэ залбирал дотор бид нар яаж тууштай байх? Юу гэж бодож? Яаж тууштай байх? Бид нар ингээд залбирах гэдэг юм бол амьдралд минь саад бэрхшээл тулгараад байгаа байхгүй юу? Бид нар сул дорой учраас угаасаа бид нар тулгарна.
Угаасаа тулгарна. Та тулгарч байвал баярлаарай. Яагаад баярлна гэж? Би сул дорой юм байна гэдгийг ойлгох гэсэн үг. Түүнсэж бурхан байхгүй юм байна гэж бити бодоор. Би залбирлаар уршаа явж явах үед миний дотор сул дараа байдал бий болно. Тийм учраас бидэнд итгэл хэрэгтэй байна. Залбирлаар уршлах хамгийн том түлхүүр нь өөрөө юу гэхээр итгэл байна. Амен. Таны дотор итгэл байна уу? Тийм учраас өнөөдөр Еврей номдэр юу гэж хэлсэн бэ гэхээр итгэл бол найддаг зүйлсийн манд бодит байдал харагдахгүй зүйлсийн баталгаа мөн гэж хэлсэн байгаа. Учир нь өвөг дээдэс маань үүгээр гэрчлэлийг яасан гэж хүлээн авсан гэж байгаа. Итгэлээр гэрчлэлийг хүлээн авсан байна Авраам. Нөгөө саяны итгэлийн өв болгоно гэсэн чинь тэр харагдахгүй зүйлс итгэсэн баг. Яг үндэ тэр хүүхд өгөхгүй баг мэдэхгүй шүү дээ. Яаж мэдэх юм бэ? 75 настай Авраамд бол боломжгүй байхгүй. Гэтэ тэр яасан гэж итгэсэн байхгүй байх та нар. Итгэсэн. Тэр таны амьдралд боломжгүй зүйлээ бол ах та нар бурханд итгээрэй. Бурханд итгэх үед бид нар яадаг гэж түүний оршихуйд орж байгаа байхгүй. Бурханд итгэх үед бид нар залбирна. Бурханд итгэх үед бид гараа өргөнө ах та нар. Оюун бодлороо бодоод байвал бид нар гараа өргөхгүй. Бурханд итгэл бид нар өвдөг зөөлхөн байх нь өвдөг сүгдэнэ. Харин оюун бодлороо бодвол бид нар сөхөрөхгүй. Ягаад бол энэ амар хатуу байхгүй юу? Амен. Тийм учраас итгэлээр уршаа алхацгаа яах вэ? Итгэл яагаад чухал гэж бидний хөрөөдөг байхгүй. Яагаад чухал гэж бидний бурхантай уулзуулдаг байхгүй яах вэ? Бид бурхныг мэдэрч амьдарч байгаа хүмүүс шүү. Тийм учраас хүчтэй байцгаа яах вэ? Яагаад өнөөдөр Галил чуулган залбирлын хүн байя гэсэн юм бэ? Яагаад Галил чуулган залбирал хэрэгтэй юм бэ? Бид үнэхээр бурханд итгэсэн бол итгэсэн шиг итгэмээр байгаа. Тийм үү? Зөв үү? Тийм учраас бид итгэлээр уршаа алхах нь зорилгын түлхүүр юм аа. Итгэлээр бид нар бурхнаас хараа зорилгыг аваад тэр зорилго дотор уршаа алхах болно ах танд. Амен. Солонгостойгоо Монгол нэг сүнсний төлөө ирсэн. Өнгөрсөн 7 хоног би босоо яваад ирсэн. Гэтэ би босоо явахдаа зөвхөн нэг сүнсний төлөө л явсан баг. Яг л намайг пастор болох шийдвэр гаргахад бурхан энэ зүйлийг л өгсөн баг. Магадгүй Галил чуулганд нэг хүчгүй байхгүй бол яах вэ гэж асуусан. Эзэн би байна гэж хэлсэн. Магадгүй Галил чуулганд нэг ч итгэгч байхгүй бол чи яах вэ гэж надаас асуусан баг. Эзэн минь би нэг сүнсний төлөө явна гэсэн. Өнгөрсөн цагаан сарын Солонгосын цагаан сарын кемптээр бид нар байж ирсэн нэг итгэлийн дүү таарсан. Тэгээ дүү маань ер нь бол чуулганаас нэлээд холдоод явж ирсэн. Эзэн намайг ятгсан. Чи энэ дүүтэй яагаад ярьж болохгүй гэж. Чиний сэтгэл өвдөхгүй байх гэсэн. Би дүүтэй уулзаа шууд асуусан. Чи чуулганд хамрагдаарай. Чи тэр дундаа Монгол чуулганд хамрагдах хэрэгтэй байна. Яг бол Монгол итгэж Монгол чуулганд хэрэгтэй байхгүй. Энэ зүйлээр дамжуул нэг зүйлийг хэл. Юуны төрөнд бид итгэлийн хүн болох хэрэгтэй. Хоёр дахь зүйл нь бид нар чуулганы хүн болох хэрэгтэй шүү. Яг л эзэн чуулганаар дамжуулан ажиллаж байгаа. Хэрвээ бид чуулганы хүн болж чадахгүй бол бид нар итгэл дотор ер нь эдрэтэ явж байна л гэсэн. Нэг үсэндээ дагалдагч биш байна гэсэн. Зөвхөн л бурханд магадгүй итгэжээж болох юм. Гэхдээ дагалдагч биш байна. Дагалдагч хүний амьдралд юу чухал гэж чуулган чухал байхгүй. Чуулган үн цэнтэй байхгүй. Чуулган бүр өндөрт байдаг байхгүй яах та нараа. Амен. Тэйлс. Чи Монгол чуулганд хамрагдаа. Тэрээ чамаа хүсвэл би яваад очие гэсэн. Яг хөө энэ 300 км газар тийм ээ. Надаас нэг 50,000 вон, за ирэх очих нэг 100,000 вон гараал ийц. Яг үндэ би өөрийнхөө нөхцөл байдлыг харах юм бол надад тэр мөнгө маш их асар их хэрэгтэй байхгүй. Би 3 хүүхэдтэй. Энэ 3 хүүхдийн сургуулийн төлбөр байна. Тэгэл бас амьдрал болсон шүдмөд инээ тэрэгэл амьдралын хэрэгцээ байна. Тэгэл шүд янзлуулах асар их мөнгө гарах юм. Яг л та нарт байдаг. Яг л биднэрт байдаг тэр хэрэгцээ надад ч гэсэн байгаа. Гэхдээ итгэл дотор, зориг дотор уршаа алхсан. Өнгөрсөн 7 хоног явчаад ирсэн дүүтэй уулзсан маш баяр хүртэйгээр нүдэндээ нулимстайгаар талархаад чуулганд явах болсон. Амен.
Бурханаас өгсөн хараа зориг. Таны амьдрал Бурханаас өгсөн хараа зориг байна уу? Та ядраад байна уу? Таны хийж байгаа зүйл чинь нэг өөдгөртэй байгаад байна уу? Та үйлчлэгээр нэг л юм те би чадна штэ. Магадгүй та бидний Миас адилхан шүү. Зүрх хатурсан. Бид нар бардам болсон байна гэсэн. Бурхан юу хэлсэн мөлий? Би бардам хүнд үнэхээр дургу гэсэн баг. Харин би зөөлөн зүрх сэтгэлдээ нэгэн дээр өрөөлөө буулах болно гэж хэлсэн баг. Амен ах トゥ нар. Бурханаас хараа зорилгыг авцгаая. Өдөр тэлцгээе. Явцгаая. Ягаад энэ үнцэнтэй амьдралыг бусдад хуваалцах болохгүй гэж хэлсэн шүү дээ. Хэрвээ та нар явах юм бол та нарын амьдрал гайхамшиг дагалдах болно гэж. Би эдгэх болно гэсэн. Би чөтгөрийг зайлуулах болно гэсэн баг. Амен. Библиэлд гарсан үг шүү дээ. Би зохиосон юм ерөөсөө биш. Ягаад бид нар энэ зүйлийг харж амьдрсан шүү дээ. Тийм учраас бид нар бас итгэсэн шүү дээ ер нь бол. Тийм үү? Бурханаас хараа зорилгыг авцгаая. Тэр хараа зорилго хизээч нөхцөл байдалд баригдахгүй яах тань. Амен. Та өөртөө байгаа хараа зорилгыг шүүгээд үзээрэй. Хэрвээ таны хараа зорилго нөхцөл байдалд шүүгдэд ингээд баригдаа те уршаа алхах чи ингээд саад болоод байвал Есүсийн нэрээр зээл гэж тушаагаарай. Тэгээ та алхах бол та чөлөөлөгдөх бол таны амьдралд Бурханы гайхамшиг бий болох бол магадгүй та муу зуршлуудаас салаарай. Муу зуршлуудаас. Дондолтой. Та тоглоомны боолчлолд орсон байгаа юм шиг үү? Мөрөөдөө тоглоомны. Та гим нүглийн боолчлолд орсон байгаа юм шиг үү? Та үл итгэлийн боолчлолд орсон байгаа юм шиг үү? Үл итгэл аюулт итгэхээ болцсон. Нэг л мэрэгэн хүн. Нэг л ухаантай хүн. Харин Библи юу хэлсэн гэж итгэлээр урагшлагдсан байна. Амен. Тийм учраас Еврей номдэр юу гэж хэлж байгаа вэ? Итгэл бол найддаг зүйлсийн бодит байдал харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. Тэгээ хоёр дээр учран өвөг дээдэс маань үүгээр гэрчлэлийг өгсөн байна. Хүлээ авсан гэж байгаа байхгүй яах вэ? Итгэлээр гэрчлэлийг хүлээ авч байгаа. Амьдралдаа гэрчлэлтэй амьдрмаар байна уу? Тэгвэл итгэх хэрэгтэй л болж байна. За одоо нэг асуулт гарч ирж байна. Тэгвэл бид нар яаж итгэх юм бэ? Эсвэл та аль хэзээ итгэсэн байна уу? Юу гэж бодож байна? Эсвэл жоохон эргэлзээтэй болоод байна уу? Юу гэж бодож байна? Намааш тодорхой хэлж гисэн. Итгэлийг бид нар эзний үгээс авах болно ах. Эзний үгээс. Юу гэхээр Ром ном дээр Ром номын Ром номоос өмнө би нөгөө нэг Йоно дээр нэг эргээд очиод. Тэгээ Йоно эзнес тэр хараа зорилгыг аваад явах үед яасан гэж нөгөө Ниневийн ард түмэн Томоосоо ахуулаад хүүхд хүртлээ бүгдээрээ эзний өмнө гимссэн. Бурхны хараа зорилго ингэж ажилладаг гэсэн. Боддоо. Томоосоо ахуулаад хүүхд хүртлээ эзний өмнө гимшээ таар нөмрөө гэж байгаа юм. За Йоно номын 3 дугаар бүлгийн 5-аас энийг уншаар өрөнгө орхичих. Цаг байгаа учраас. Тэр эзнээс өгдөж байгаа хараа зорилго хүний амьдралд ингэж гайхамшигтай зүйлүүдийг хийдэг юм байна гэдгийг хүн төрлөختний туршид эзэн илчилсэн юм. Өнөөдөр ч та бидний хувьд илчилсэн. Тийм учраас өнөөдөр бид нар хэцүү ч гэсэн энэ газар сууж байгаа. Харин итгэлтэй байх үед бүх зүйл хөнгөн байдаг ш. Амен. За тэгээд итгэл хаанаас ирдэг вэ гэж? Ром номын 10:17-оос би танд дуудаж. Тиймээс итгэл нь сонсох нь Христийн үгээр ирдэг гэсэн байна. Итгэл хаанаас ирдэг гэж? Хаанаас вэ? Та хэр сонсож байна? Та сонсгоо болцсон юм биш үү? Энэ сонсгол нь хаанаас гэж байна? Христийн үгээс гэж. Христийн үг хаана яригдах юм? Чуулганд яригдана шүү дээ. Тийм учраас эсийн бүлэгдээ яваад өгөөч. Тийм учраас залбиралд хамрагдаад өгөөч. Тийм учраас бүгдээ хамтдаа нэг ийм чуулганаараа хийгээдхий. Бүгдээ хамтдаа те Библийг уншъя. Гэж чуулган уриалдаг байна. Яагаад? Бидний дотор итгэлийг өгөхийг Бурхан хүсэж байгаа учраас. Амен. Та нэг удаа мэдсэн байж бол, нэг удаа итгэсэн байж бол тэр ер нь итгэлийг эцээ хүртэл явах нь ерөөл юм аахтан. Тэр ерөөл нь өөрөө сонсохоос байд юм байна. Тэгээ сонсох нь өөрөө Христийн үг буюу Бурхны үг иржээж бидний дотор итгэл төрдөг.
Хэрвээ бид нар Бурхны үгийг сонсож чадахгүй бол итгэл төрөхгүй гэсэн. Эзэн гараа өргөл би өрөөнө гэсэн бол би тэнд итгэх ёстой гэсэн. Амен. Эзэн чи уршаа алах юм бол би үүд галга нээх болно гэх юм бол бид нар тэнд итгэх ёстой гэсэн. Би чамд мөнх амийг өгнө гэсэн бол бид нар итгэх ёстой гэсэн үг. Зөв үү? Би буруу яриаггүй шүү дээ. Яг л энэ Библиэлд байгаа зүйл байхгүй яах танаа. Амен. Та магтаарай. Эзний өмнө 2 гараа өргөд магтаарай. Гар өргөлт юу гэж Бурхны өмнө бууж өгч байгаа байхгүй. Та болвол гайхамшигтай эзэн юм аа гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа байхгүй. Галил чулан гар өргөлт байхгүй болсон юм шүү дээ. Гараа өргөр. Та сураарай. Хэрвээ та гараа өргөх юм бол өөрөө ирэхгүй залбирах болно. Та гараа өргөл өөрөө ирэхгүй бол Бурхныг харах болно ах дүүнэр. Амен. Тийм учраас эзэн гараа өргөөд намайг магтгийж. Эндээс Магдалины багийнхан гараа өргөөд магтцгаая гэж. Бид нар яг хідэн гараа өргөж байгаа болоо. Гараа өргөж байгаа тоолонд эзний хүмүүс байгаа гэсэн. Хэрвээ гараа өргөгдөхгүй байгаа бол тэр газар яах вэ гэдэг асуултын тэмдэг явж байгаа гэсэн үг байхгүй. Энэгээр л бид нар итгэлээ шүүх боломжтой. Мэргэн байж болно. Харин итгэлтэй байгаарай. Амен. Мэргэн байж болно. Харин итгэлийг мэргэн байдлаар бүү солиор. Яг л итгэл нь хүчтэй гэж хэлсэн байхгүй. Өнгөрсөн 7 хоног би хуваалцсан шүү дээ. Хайр бол чухал аа. Гэтэ хайраас чухал нэг зүйл байна. Тэр нь юу гэлээ? Итгэл гэсэн. Итгэл хүний төрлөختний амьдралын ерөөсөө ганцхан төлхөр. Танд итгэл найдвар байгаа учраас яг үнэндээ та өнөөдөр амьд байгаа байхгүй. Зөв үү? Нэг зүйл найдаад байна шүү дээ ер нь бол тийм үү? Гэтэ яг Бурхныг олж харах юм бол илүү өрөвдөх болно ах юм. Итгэл бол хайраас чухал шүү. Хайр энэ дэлхийд дээр чухал шүү. Чухал ерөөсөө биш. Чухал биш ерөөсөө биш. Йоо. Гэцээ үг сонгочоо тий. Маш чухал. Яг тэгвэл хайр гэдэг зүйл бидний итгэлийг урьдчилуулдаг зүйл байхгүй. Гэхдээ хайраас илүү итгэлээс илүү чухал биш гэдгийг ойлгоор. Ойлгомжтой тий. Гэхдээ та энэ хайрыг сэтгэлдээ тээгэр. Хэрвээ хайргүй бол биднээс уршаа явахд хэцүү болно гэсэн. Харин итгэл байвал бидний дотор хайр ирэх болно. Юу гэж хэлсэн гэж та хөршөө хайрл гэсэн. Та өстнөө хайрл гэж хэлсэн байхгүй Библиэр. Яах ёстой бид нар? Итгэх ёстой байсан. Зөв үү? Амен. За нэгдүгürt яах вэ? Бид нар хараа зорилгыг Бурханаас авах ёстой. Яг л тэр өөрөө өгнө гэсэн. Тэр өөрөө өгөхдөө юунд өгдөг вэ гэхээр залбирал дотор өгнө ахтана. Залбирлгүйгээр Бурханаас хараа зорилго авсан бол одоо хаяар залбираар сүнс дотор итгэл дотор. Тэгээд энэ залбирлыг цаашаа тээж явахын тулд бид нар юу хэрэгтэй гэж итгэл хэрэгтэй. Тэгээд итгэл нь хаанаас ирдэг гэж эзний үгээс. Эзний үг нь хаанаас гэж сонсохоос гэсэн байна. Амен. Одоо ойлгомжтой гарах гарцгүй болсон шүү. Ойлгомжтой юу? Тэгээд та сонсоод үзээрэй. Таны амьдралд Бурхны гайхамшиг юу болох болно? Эзний өдрийг ариунаар сах гэсэн бол ариунаар сах. Залбир гэсэн бол залбир. Уучлал гэсэн бол уучлал. Яг л Бурханаас өгдөж байгаа хараа зорилго ямар нэгэн гомдол байхгүй гэдгийг хэлсэн шүү дээ. Зөв. Та гомдлол байх юм бол Бурханаас хараа зорилго аваагүй байна л гэсэн. Яг л тэр гомдол үргэлж биднийг хойшоо татчихад байгаа. Уршаа явахад. Нөгөө саяны те шинжлэх ухаанч хүний те сэтгэл зүйчийн хэлсэн нөгөө нэг дээдлийн хэрэгцээ рүү бид нар очих гоо тэгэхээр л хойшоо татаад байгаа байхгүй юу ер нь бол. Ойлгомжтой те. За ийм нөхцөл байдал дотор уршаа алхацгаая гэж хэлж удаа. Тийм учраас хүсэл зорилгын төлхүүр нь итгэл юм аах тань. Итгэлээр бүгдээрээ хүсэл зорилгыг олж авцгаая. Хэрвээ танд үнэхээр одоо олдсон байгаа бол хамтдаа уршлая. Хамтдаа. Амен. Хамтдаа эзний өмнө залбирцгаая. Магдалины багийг үрж байна. Тийм учраас бид өөрсдийн амьдрал Бурхныг тэр ажиллах, Бурхан биднийг тэр хөдөлгөх тэр боломжийг олгох хэрэгтэй.
Филиппи номын 2:13 дахин хэлж өгье. Учир нь өөрийн сайн тааллын дагуу та нарын хүсэх ба үйлдэхийн аль алинд нь Бурхан өөрөө та нарын дотор ажилдаг юм гэсэн. Бурхан өөрөө ажилдаг. Тэгэхээр Бурханыг ажиллах боломж нь олгож байгаа нь өөрөө залбирал байгаа. Тэг өнөөдрийн үг. Итгэл бол найддаг зүйлсийн манд бодит байдал харагдахгүй зүйлсийн манд баталгаа мөн. Тэрвээ бид Бурханыг мөн гэж тэр хүч чадалтай гэж итгэж байгаа бол. Учир нь өвөг дээдэс маань үүгээр гэрчлэлийг хүлээн авсан. Итгэлээр бид нар гэрчлэлийг хүлээн ав. Тэгээ үргэлжлүүлээд итгэлээр бид ертөнц ба Бурханы үгээр бүтээгдсэн бөгөөд юугаар гэж Бурханы үгээр бүтээгдсэн гэж байгаа. Тинхүү харагдах зүйлсэн үл харагдах зүйлсээс бий болсон гэдгийг ойлгодгоо гэсэн. Итгэлээр харагдахгүй зүйлсээс харагдах зүйлс бий болдог гэдгийг өнөөдрийн ихтээр хэлж өгсөн байна. Итгэлээр ертөнц нь Бурханы үгээр бүтээгдсэн бөгөөд тинхүү харагдах зүйлсэн үл харагдах зүйлсээс бий болсон гэдгийг ойлгодгоо гэсэн байна. Юугаар? Бурханы үгээр. Бидний дотор итгэл өгөх болно. Та залбираач. Та зөрөгтэй байгаач. Яагаад бид нар хойшоо ухрах ёстой гэж? Яагаад бид нар бууж өгөх ёстой гэж? Бид үннийг мэдчихэж. Бид үннийг ойлгож ээж. Бас бид нар үннийг харж ээж. Тэм сул дараа байх боломж байхгүй хатууд. Иесус хамтдаа яг энэ магтаалыг өргөцгөөе. Та бидэнд хэрэгтэй учраас эцэг. Иесус би таныг хүндлэхэд. Эмээ таныг хүндлэхэд эзэм. Үнэхээр таны өмнө залбираад ирэхэд эзэм. Таны өмнө үнэхээр яг тэр байгаагаар очдог эзэм. Иесус эзэмнээ та энэ газар та өөрийн чуулган дуудсан эрэгтэй хүн нэг бүрийг өрөөж өгөөч. Эзэмнээ та өөрийн чуулганд эмэгтэй хүн нэг бүрийг өрөөж өгөөч. Иесус. Үргэлж тэр итгэлийг өгөөч. Тэр итгэлийг өгөөч. Иесус бүхнээс илүү та өөрийн чуулгандаа хэрэгтэй байна Иесус та хэрэгтэй байна эзэн минь бүхнээс илүү танастай хамт байгаа Шороч
намайг тэрвэрэх хинч хизээж орлохгүй эзэн минь ээ. Өөрийн хүмүүсийн амьдралд хараа зорилгыг өгөөч эзэн минь ээ. Есүс. Оо Есүс. Их эзэн минь ээ. Хамт байдаг бурхан минь ээ, танд итгэж байна. Өөрийн хүүхдүүдийг өрөөж өгөөч. Эзэн та бидэнд тэр залбирал руу орох хүчийг өгөөч. Эзэн минь ээ, та бидэнд итгэлийг өгөөч. Эзэн минь та биднийг таны үгтэй ойрхон байхад туслаач. Есүс ээ, бидний дотор та итгэлийг одоо байгаагаас илүүгээр өгөөч. Есүс эзний нэрээр бүх зүйлийг даатах нь танд өргөн залбирч байна. Эзэн алдаршуултгай.